За Бацуур гоо. Одоо ингэ Бацуур гоо. Хоёулаа дараа нь уулзъя. За би таны мэдээллийг үргэлжлүүлээд би өөрөө сонсъё. Оюун Чулуун 6 номерын микрофон. За сайн байцгаана уу. Энэ сонсгол арга хэмжээнд оролцож байгаа нийт хүмүүст энэ өдрийн мэндийг хүргэе. За би бол ерөөсөн маш товчхон ярина. Монгол улсын үндсэн хуулинд заасан Монгол улсын иргэн эрүүл аюулгүй орчинд амьдрах энэ эрхээ мянгатын алтан бид нэр эдэлмээр байна. Засгийн газрын 2024-с 28 оны мөрийн хөтөлбөрт газрын ховор элементийн салбарыг төрийн бодлогоор дэмжинэ гэдэг энэ мөрийн хөтөлбөрт нь орсон байна. Гэтэл ард иргэд эсэргүүцэж байгаа бид нар. Тэгээд улсын хурлын гишүүд төрийн түвшээд очихороо та нарыг зөвшөөрөхгүй бол ухуулахгүй. Эний чинь нэг курс шороож ухуулахгүй гэдэг. Гэтэл 500 метрийн цаана эргээд сурвалжлагчд асуулт хариулт өгтөө бид бол газрын ховор элементийн салбараар дэлхийд тоглогч орон болмоор байна гэдэг ингээд ард иргэдэд илт худал юу гэдэг одоо болмоор байна. Дээр нь Монгол Улсын засгийн газар түүний чиглэл үүргээ яамд бол бас хяналт шалгалтын ажлаа хангалттай хийхгүй байна. Энэ байгаль орчны яам энэ юуны чинь ажлыг хяналтын ажлыг иргэд хийж байна. Мянгатын ард иргэд өөрсдөө хийж шүү. Яг одоо иргэд юу хүсэж байгаа юм бэ? Бид нэр эрүүл аюулгүй амьдралд орчинд амьдрах ёстой. Тэгэд бид нар бол энийг хүсэхгүй байхад төр энийг анхааралд аваач. Төрийн бодлогоор энийг ард иргэд 3725 иргэн 900 өрхийн асуудлыг эрүүл аюулгүй орчинд амьдрах энэ баталгааг төр гаргаж өгч чадах юм уу? Монгол улсад хариуцлагатай уул уурхай гэж байна уу? Хариуцлагатай уул уурхай байхгүй учраас ард иргэд чи энийг эсэргүүцээд байгаа юм а гэдгийг л би хэлэх гэсэн юм а. Маш товчхон энэ асуудлуудыг тавья гэж бодлоо. За би Хотамгийн Монгол сумын цагаан болон багийн малчин Сандаг Огтой Батарших гэдэг хүн байна. Би одоо энэ насаар 3 үеэр шахуу одоо энэ нутагт малж амьдарч байгаа юм малчин хүн байна. Одоо сая энэ илтгэлүүдийг харж байхад энэ Аршин гэдэг юмлын компани чигч явах шиг байна яванда. Энэ бол ерөөсөө тэр намайг хүүхэд байхаас аваад өдөө болтол ургаж байгаа ургамал. Ихтүүл ихтэхгүй бол идэл өгдөг ийм л ургамал. Одоо тэгээд тэр хүмүүнээр чинь энэ байдлаар энэ компани өрөөгүй байдлыг би шүүмжлэх гээд байгаа маа. Энэ би өөртөө аваа ярьчих яах вэ? Одоо тэр энэ хаврын жагсаал цуглааны эхэлж явах үед бид нэр тэгээд бичиг аваад өгсөн. Тэгээд тэр Соломон гэдэг дарга намайг за хөгшин та болчихороо. Энэ жагсаал цуглаад битгий яваад байгаараа гэж хэлж байгаа. Хоёрт нь болохоор та хохирлтой байвал хохирлаа гаргаад тэр мөнгө гэж өгье гэж ярьж байгаа. Тэгээд ийм байдлын зөв бүс явуулалтаа ийм компанид ард түмэн тэмцээд байгаа байхгүй. Тийм учраас энэ компаниг ард түмэн эсэргүүцээд байгаа. Одоо энэ үнийг үндэслээд би одоо тэр юу гэж хэлэх гэж байна гэвэл та бол гэдэг чинь күнээ ирэх хааж штэ. Энэ ингээд ард иргэдийнхаа күнээ ирэхийг нэгдүгээрт ингээ хаагаад байгаа. Ямар ч боломжгүйгээр энэ. Хоёрдугаарт энэ мөнгөнийхөө асуудлыг яриад мөнгөөр хахуулдаг байгаа. Би энийг хахуул гэж үзээд байгаа. Тэгээд одоо гуравдугаарт нь одоо тэр энэ ёс зүй гэдэг юм байхгүй. Күнтэй харьцаамаар одоо дандаа худал хэлдэг нь одоо батлагдаад олон хүн нотолж хэлж штэ. Дандаа худал хэлдэг. Энэ үгдгийг л одоо би биш энэ ард иргэд намайг хэлгэж 200 хүний төлөөлүүлж би ирсэн юм байгаа юм. Одоо энийг хэлнэ одоо минут төгч байгаа. Тэгээд улсынхаа хурлын гишүүд болно одоо тэр компани ноёд хадагтай нарт одоо зориулаад одоо энэ ийм бусрамг муухай юм хийж яхаа болоод үнэн зөв мэдээлэл өгөөд үнэн зөв харьцах ярьж сурья гэдгийг уриалаад дахиад энэ компаниг ийм байдалд очих юм бол тэр бүрэгтэй орчинд бид нэг цаг минут зогсоолохгүй. Көн энэ алуу залуучуудын хэлдгээр алцаад байна. Ийм л юм яг өөр юм аа. За баярлалаа. Өнөөдөр цэми энерги ярьж байгаа учраас цэми энергийн үндэсний аюулгүй байдлын 3 зөвлөл болон их Монгол улсын. Тэгээд өнөөдрийн энэ хэлцүүлэгт оролцож байгаа эрхэм таа бүдийнхээ амраа монголон айлтгая. За би болохоор энэ цэми энергийн комиссийн дүгнэлтээр манай суманд ажил дээр нь очиод 7-8 одоо хувь эндэр байгаа гэдэг юу гарсан. Шийдвэр гарсан. Тэрэнд хөдөөгийн ард түмэн болон өдөө жоохон залуурт ажиллаж байгаа малчин 35-аас ялангуяа доош насны одоо залуучууд ирээдүй болсон хүмүүс маань ажил амьдралаа төлөвлөж магадгүй энэ орчин тогтнох үндэс нь алга байна. 35-аас доош насны залуу ямарваа хүн одоо малчин ч бизнесмен ч хүмүүс 5 жилийн хугацаанд одоо өөрийнхөө ажил төлөвлөж амьдрал ахуйгаа дээшлүүлж нийгэм дэслэх байр суурь хүлээх ёстой. Тэгтэл тэнд амьдрах орчин
хаагдмал болсон. Залуучууд ер нь баруун монголчууд одоо Монгол орн болоод эрдэст айдас давтагч байгаа. Энэ уран цөмийн энерги болон одоо бид нар аюул орчинд амьдрах нөхцөл нь бүрдсэн байна гэдгийг одоо энэ мэдээлэл сошиал одоо бүх юунаас хараад тийм хүмүүсийн сэтгэл зүй үндсэн хуулиар олгогдсон амьд явах эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй бид нар үндсэн хуулиар олгогдсон сонгох эрхтэй байтал өнөөдөр амьд явах эрхээ эдгмээр байна. Тийм учраас одоо бид нар 1000 км-ээс магадгүй одоо би бас өөрөө малчин хүн хөдөөний төлөөлөл болоод ирсэн энэ хүмүүсийн намж усан бас миний ард иш төчнөө төлөөлөл болсон хүмүүс байгаа. Энэ дуу хоолой бол одоо бүгд ирсэн бол ирэх ёстой тэгтэл цаг хугацааны үед ийм болсон. Хоёрдугаарт хөдөө жоохон яам маань бодлого гарч яагаад өнөөдөр энэ малаас гарч байгаа болон хөдөө жоохон яам одоо магадгүй Монгол орны эдийн засгийн хэдэн хувь бүрдүүлж байгаа билээ. Өнөөдөр 25 онд хөдөө жоохон одоо бүтээгдэхүүн Монгол орныг аварч эдийн засгийн үзүүлэлтээр гарсан гэдэг тоон үзүүлэлт байгаа. Тэрэн дээр би одоо гарч байгаа нөхцөлөөр итгэж байна. Тэгэхээр хөдөө жоохон салбарт ажиллаж байгаа 940 мянга Ховд аймгийн хэмжээний хэвтэл 8000 гаруй малчин байгаа. Тэр малчин иргэдийн ажил амьдралыг ая тухтаагаар нь одоо амьдрал орчныг бүрдүүлж өгөөч. Ганцхан компани уул уурхаагаас болоод эрүүл аюулгүй орчинд амьдралааргүй гэж үндэсний аюулгүй байдлын зөвлөл эрхэм 3 зөвлөлд анхааруулмаар байна. Тэгээд дараач байгаа асуудалд бол одоо бид нар бас шаттаараасан хүмүүс бол бас бодол санаагаа хэлэх баг. Хамгийн гол нь үндэсний аюулгүй байдал бид нар эрүүл аюулгүй орчинд амьдарч хөдөө жоохон салбарт ажиллаж байгаа 35-аас доош насны одоо 90 оноос хойш байгаа хүмүүс бол одоо боловсролтой хүмүүс гоо тэд ажил амьдралаа яах вэ? Тэр нийгмийн асуудлыг яаж шийдэх вэ гэдэг дээр эрхэм одоо өнөөдөр хэлцүүлэгт орж байгаа энэ агентлагуудын хүмүүс маань анхаарч шийдвэрээ ард түмний талд гаргаж өгөөч. Энэ компани үйл ажиллагааг зогсоож өгөөч. Энэ хууль тогтоомж халдсан бүрэгдэхүүн тойрсон 24 одоо зөвшөөрөл байгаа. Энэ 24 зөвшөөрлийг цуцлж өгөөч. Ганцхан өнөөдрийн энэ Монгол Энерги компани биш. Бусад одоо энэ нэр дээр салаавчлаад авсан өөр нэрэн дээр давтсан ашигт малтмал лицэдүүд зөндөө байж байгаа. Энийг тав хүмүүс маань бас анхаарал авч судалж асуудлыг шийдэж өгөөч. Өнөөдрийн статик тоонуудыг бид нар тэр шинжээчдийн дүгнэлтээс харлаа. Тэгэхэд бол өндөө одоо хийсвэр байна. Сая манай эрдэмтэн мэрэгд докторгууд бүгд ярьж ил дээ. Тэр бол өндөө хийсвэр байна. Юу гэсэн үг вэ? Тэр усны За